Эхний ээлжийн 80 том аврын дизель хөдөлгөөртэй автобус замын үеийн хиллийн бомтор орж ирээд байгаа юм. За тэгвэл энэ нь шинэ биш хуучин автобус гэдэг асуудал тархаад байгаа юм. Замаастай төмөр будаг хоёрын хооронд зайл гэсэн. Ингээд нэг хуучин автобусыг капиталдаад будаад ороод ирсэн биш байхгүй юу? Капиталт автобус. Тодорхой талбай дээр гарч ирдэг ногоо автобусыг нэг их авахгүй 318 тэрбум төгрөгөөр хуучин автобус оруулж ирсэн үү гэх асуудал ч хөндөгдөд байна. Ер нь бол одоо бас нийгмийн хүрээнд нэлийн асуудал үүсгэсэн юм. Ном журмынхаа дагуу л арлын дугаартайгаа ирсэн. Энэ өөрөө тендерийн хуулийг зөрчсөн ийм нөхцөл байдал. 3 бүлэг асуудлын хүрээнд сонсгол маань явна. Гэхдээ бидний хянан шалах хорооны зорилго бол олон нийтэд мэдээлэл өгөх асуудал шүү дээ. Засгийн газар мадраас одоо хэн нэгэнтэй юм уу, би хэн нэгнийг таниад юм уу ингэж оруулаад ирсэн юм ерөөсөй байхгүй. Одоо төрийн байгууллагуудын нүүр царайг л одоо илчиж яах гэсэн үг шүү дээ. үүнтэй холбоотой цаашид нийлүүлэх бүх автобусуудыг гэрээгээ цуцсан. Төрийн өмчийг иддэг, уудаг, шамшигдуулдаг асуудлын нэг тод жишээ байхгүй. Хаяа ингээд бас бухимдах юм. Энэ автобусны хэрэг бол ерөөсөө энэ олон жил ужигрч ирсэн бараг 30 жил дотор бараг олон парк шинжилгүүд хийгдсэн юм шүү дээ. Энэ чинь автобус хувьцлагдсан сошиал хулгайн аргаар ингээд нэг хэдхэн компани ингээд тендерийг авдаг. Тэгээд мөнгөний нийтдэг завшаад ингээд яваад ирсэн ужигрцсан ийм асуудал. Ногоон автобусны хэргийг шалгах үүрэг бүхий хянан шалгах төр хороо өчигдөр хуралдлаа. Ингэснээр улсын хурлын гишүүн Бат Эрдэнэ ногоон автобусны хэргийг хянан шалгах төр хороог ахарлахаар болчих юм а. Нийслэлийн нийтийн тээвэр бүгд найрамдах Солонгос улсын Дэйвүү үйлдвэрийн 80 автобусаар өнгөрсөн онд парк шинжилэл хийж, оны эцэст энэ тоог 600 хүргэх гэрээтэй ажиллаж байлаа. Тэгвэл нийслэлийн өмчийн хөрөнгө болох 420 тэрбум төгрөгөөр автобус худалдан авахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгон хуучин автобус оруулж ирсэн гэдэг шуугиан нийгэм даяар үүссэн. Үүнтэй холбогдуулан улсын хурлаас хянан шалгах төр хороог байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулсан билээ. Түрүүний 7 хоногт бид нэр хуралдаад энэ 5 сарын 10, 21, 22-нд хийхээр ингээд товолсон. За энэ хугацаанд ер нь бол гишүүд маань эрс бүрдэхгүй байжгаад сонсгол маань нэлээд хойшосон. Ногоон автобусны сонсгол явахгүй ингээд нэлээд яриа болсон. Ер нь бол ногоон автобусны хувьд бол бид нар шинэ 2 сар авчим бол ажиллалаа. За шинжээчээд материалууд дээр бол ажиллаж үндсэндээ бол бүрэн ажиллачаад ингээ хүлээгдээд байсан. Тэгээд одоо сонсгол маань бол өнөөдөр ингээд эхнийхээ сонсголыг хийгээд ингээд ажиллаж байна. Мэргэжлийн шинжээчид томилоод асуудлуудыг судлаад тэгээд одоо ботлого баримтын хүрээнд бол асуудлуудыг гаргаж ирээд тэгээд тэрийг ард иргэдэд нээлттэй мэдээлэл болгож өгч байгаа байхгүй. Энэ өөрөө энэ нээлттэй сонсголын хамгийн том ач холбогдол юм. Хуралдааны нээснийг мэдгдээ. Ер нь бол одоо бас нийгмийн хүрээнд нэлийн асуудал үүсгэсэн юм зүйл шүү дээ. Ногоон автобусны асуудал маань. За мэдээж одоо энд нэг тодорхой одоо хууль данч юм уу асуудал бол харагдаад байгаа. За тэгээ ингээд асуудлыг ингээд үзээд доторх материалуудыг үзэж шалгаад ингээд гаргаад ирэхээр үндсэндээ бол ерөөсөө л тендерийг одоо тойрж яаж бодлуулж болох юм гэдэг асуудлууд л гарч ирж байгаа. Улсын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулъя гэдэг Монгол Улсын засгийн газараас тодорхой хэмжээний мөнгө гаргаад 420 тэрбум төгрөг анх суулгасан шүү дээ. Ийм хэмжээний мөнгө суулгаад тэгээд одоо энэ өвлийн хүүдэнд автобусных нь үйлчилгээ дутагч байгаа энэ нөхцөл байдлыг хараад Монгол Улсын засгийн газараас тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлээ. Ингээд мөнгөийг суулгаад өгж яхад энэ асуудал нь өөрөө нийслэлийн засаг даргын хүрээнд очиод дампуурж байгаа асуудал бол харагдаад байна шүү дээ. Скватер сайдын хувьд бол одоо улсын төсвүүдэд тавьсан ногоон автобус буюу одоо автобус 2023 онд худалдаа авах автобусныхаа тендерийн асуудлыг бол бүх эрх нь бол Улаанбаатар хотын хот руу бол шилжүүлж өгсөн байгаа. За тэгээ Улаанбаатар хот өөрөө энийг аваад хууль дүрмийнхэн дагуу тендерийн үнэлгээний хороо байгуулах ёстой. Энэ хороог бол засаг нийслэлийн засаг дарга байгуулад. За тэгээд энэ хороо нь бол цаашаа бол хуулийн дагуу ажиллах байсан. За гэтэл яг цаг дээр бол тендерийн хороо биш зөвхөн ажлын хэсэг байгуулад. За тэр ажлын хэсэг нь бол одоо тээврийн нийслэлийн тээврийн газараас саналуудыг аваад нэг 5-6 компани санал авч байгаа. Тэгээд тэр дотроо сонгон шалгуулсан. Нийтийн тээврийн худалдан автобус худалдаа авалт чинь нууцад хамаарна гэж үгүйсэг байгаа юм уу? Нийслэлийн нийтийн тээвэр худалдаа авах холбоотой ажил үйлчилгээ бол байхгүй.
тагнуулын газар руу одоо бичиг явуулсан байдаг. Энэ бичгтээ бол тэрийн болон орон нутгийн бараа хөрөнгөөр бараа үйлчлэг худалдаа авах хуулийн 3-4 гэсэн ийм заалтыг бол ашиглаад энэ 3-4 гэсэн заалт нь бол үндэсний аюулгүй байдал одоо харшлахаар тийм одоо худалдан авалт тийм хэмжээний одоо үйл ажиллагаан дээр тендерийн хууль одоо авч хэрэгжүүлээд энэ заалтаа одоо тохирж гэнэ үгүй юу гэсэн байдлаар тагнуулын газар руу алтан тоот явуулаа. Тагнуулын газар нь тэрэн дээр нь үндсэндээ бол болно гэсэн зөвшөөрөл өгөөд хоёр байгууллага бие биенээ чулуу бөмбөгч болоо тэгээд нэгнийхээ алдаа тогтогдлоо бол нэг л үгэж ихсэн юм байдалтай. Тагнуулын газар руу бичиг явуулдаг. Бусад байгууллагуудад тусламж авдаг. Тендерийн хуулиад одоо тойрохын тулд бодлын худахын тулд энэ эр бүхий байгууллагыг урдаа барьдаг, бичиг авдаг. Хоорондоо хуйлдаг ийм зүйлүүд гарч ирээд шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын холбогдлолтой энэ хуулийн дотор тээврийн байгууллага юу нийтийн тээврийн автобус худалдаа авах үйл ажиллагаа бол энэ 3-4-т бол одоо хамаарахгүй байх гэсэн ийм заалтыг жишээ нь сангийн яамнаас бол энэ нийтийн тээврийн газар буюу одоо сонгон шалгаруулах байгууллагад одоо Улаанбаатар хотод бол өгсөн байж байгаа. Гэтэл энэ бичиг баримт ирэхээс өмнө сангийн яамны бичиг ирэхээс өмнө аль хэдийн ажлын хэсэг байгуулад ингээд тендерээ сонгон шалгуулаад Тэнүүгоо гэдэг компани бол татаж авчираад за энэ нь бол угаасаа бүр эртнээсээ бас тохирсон гэсэн тохирчихсон за тендерт одоо шалгаруулах нь ойлгомжтой болчихсон ийм байдал бол харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл 5 компаниуд байж байгаа. Энэ 5 компаниудын хүрээнд зөвхөн материалуудыг зовлуулж байгаа. Тэгээд 2-3 удаа хуралдаад 3 дахь хуралдаан дээр бол нийт эрсдэл гишүүдийнхээ 80% эцэстээгээр тэгээд 100% саналаар бол энэ Тэнүүгоо гэдэг компаниг бол шууд сонгон шалгаруулаад ингээд явчихсан. Воннам гэдэг компани гайлын мэдүүлэг дээр одоо хэрэгжилж байсан автобус гэсэн үг орсон учраас нь одоо сэжиг бүхэн ангилж үзэж байна. Воннам гэдэг компани бол Тэнүүгоо болон бусад тээвэрлэгч хувийн компаниудад нөгөө стандарт нь 10 жил дотроо байгаа. Гэхдээ үйлдвэрлэгдээд Солонгост 7 жил явцсан хуучин автобусуудыг одоо парк нөхөн шинжилт хийх маягаар бол оруулж ирдэг байнгын харилцаатай компани байсан тээвэрч зууч. Одоо манай иргэдшгээ энэ хүмүүсгээ яриад ингээд нэг хуучин автобусыг капиталдаад будаад ороод ирсэн биш байхгүй юу та. Тэгэхээр эн чинь бүр хуучин автобус мөнгөдгөн батлагчж байгаа. Нөгөө талдаа угсарсан, гараар угсарсан. Энэ арлын дугаарууд нь хуурамчтай тодорхой болж байгааг харж байгаа шүү. Ногоон автобусны асуудал ингээд харахад зөвхөн Улаанбаатар хотын асуудал шиг харагдаад байгаа байхгүй юу? Гэтэл энэний цаана төрийн байгууллага яаж асуудлыг дампууруулдаг, тендер нэрийн доор яаж иддэг уудаг, яаж одоо шамшигдуулдаг энэ асуудал чинь харагдаад байна шүү дээ. Оролцсон хүмүүс маань ер нь зарим нь ороод сар чулаагүй, зарим нь бол нэлээд олон жил ажилласан хүмүүс байсан. За энэ дээр болохоор удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бүгд ажиллаа хийсэн байгаа. Ийм хулгайнууд явдгийм байна. Улс төрчид энд нь хутгалдгийм байна. Тодорхой хэмжээнд идэж уух асуудлууд нь хүнээс далд одоо асуудлууд маш их зүйлүүд явдгийм байна. Тэгээ нийгэм энэ ардчлал гэдэг юм байхгүй бол хамгийн их олз олдог, хамгийн их хулгай хийдэг хүмүүс бол дарга нар юм аа гэдгийг бид нар энэ жишээн дээр бүгдээрээ харж байна. Хүн одоо ерөөсөө идэж уухын төлөө ч гэдэг юм уу ийм байдлаар энэ төрд ажиллаж байгаа гэдгийг бол одоо харахад л үнэхээр бас харамсалтай харагдаад байна. Жишээ нь одоо саяны сонсгол дээр бол хурж ирсэн. Одоо ажлын хэсгийнх нь бол бид ажлын хэсгээр энэ ногоон автобусыг хүлээж авахд чанарын шаардлага хангахгүй гэсэн юм дүгнэлтийг бол жишээ нь гаргасан гэж. Яг үзснээ дараа бол нөгөө техник компьютер хүлээж авах хаалтан дээр гарын өсөх зурах тэр ажил нь бол араас нь явсан. Ажлын хэсгийн нарийн бичиг араас нөгөө оройг ирээр ирж гарын өсөх зурулна гэдээ ирсэн. Тэгээд тухайн үед бол техник тодорхой заагдсан заалтууд зөрүүтэй байсан болохоор гарын өсөх зурж хүлээж аваагүй. Орон нутгийн хэмжээж тэр, улсын хэмжээж тэр одоо энэ нөхцөл байдлыг бид нэр ард иргэдэд үзүүлснээрээ төрийн байгууллагууд цаашдаа бол бас тодорхой хэмжээнд бол хуулийнхаа дагуу ажилладаг юм боломжийг бол олох хэрэгтэй байна. Аливаа зүйл өөрөө нээлттэй байна гэдэг маань энэ мөн мухаа зүйл хийх байх юм нөхцөл байдал замын нээж өгч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо бид нар одоо зөв салхи оруулж хаалгаа зөв одоо хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг хаалгаа нээж одоо салхи оруулж яах гэсэн үг байхгүй. Хамгийн гол чухал нь бол ард иргэдэд зөв үнэн мэдээллийг бол өгөх асуудал гэж байна. Тэр утгаараа би одоо ногоон автобусны
сонсгол дээр гар үсэг зурж сонсгол хийх нь зүйтэй гэдгийг бол нэгдүгээрт бол одоо гар үсэг зурж зөвшөөрсөн. Хоёрдугаарт тээврийн салбар дээр олон жил ажилласны хувьд энэ одоо Ногоон автобусны сонсголыг удирдаад явъя гэсэн ийм сандыг бол гаргаад ингээд Ногоон автобусныхаа сонсголыг хийж байгаа юм. Өнөөдрийн хувьд бол бид нэлээд олон сонсголуудыг хийлээ. Энэ сонсголууд дээр бас тодорхой хэмжээнд санаанд хүрсэн хэмжээнд одоо тодорхой арга хэмжээнүүд авч хариуцлага тооцсон ийм зүйлүүд бол бас тэр бол харагдахгүй байна. Хин нэгэн одоо хууль зөрчөөд байгаа асуудлуудыг бид татаж авчираад энийг олон нийтэд мэдээлэл өгч нь энэ сонсголын хамгийн гол ач холбогдол багхгүй да. Дараагийн асуудал бол энэ чинь хуулийн асуудал. Шинжээчдийн гаргаж ирсэн материалыг дүгнэлтээд бид нар өнөөдөр энэ ирчээр ирсэн хүмүүстийн тодорхой асуултуудыг асууж тодорхой тайлбаруудыг аваад тэгээд энэнийхээ дагуу бүх одоо материалуудаа хуулийн байгууллагад өгнө. Тэгэхээр бид бол цаашдаа шүүхтэй холбоотой асуудал энэ хуулийн байгууллагын хариуцлага тооцдог асуудал энэ бүхэлд нь энэ системийг ил гаргаж ирж ийж цаашдаа бол энэ нийгэм маань бол эрүүл байх ийм орчинд бүрдэх ёстой байна. Би ерөнхий сайд багтаа хуулийн ажилтны байгууллагуудын тэмцэж байгаа бүрдэлтнүүдэд хамгаална. Би авилгачтай тэмцэнэ. Яаж дарга нар зохион байгуулалтаар тендерийн одоо зарлдгийг, тендерийн энэ хуулийг яаж тойрдгийг. За тэгээд одоо зохион байгуулдаг дотор нь бол өөрсдөө хүмүүсийг оруулж идэг, өөрсдийнх нь томилгоо хийж байдаг. Тэгээд тендерийн үнэлгээний хороонд байгаа хүмүүсээ бол дарамталдаг. Тэгээд энэний цаана бол маш их хэмжээний одоо мөнгөний асуудал явж байгаа. Эдийн тээвэртэй холбоотой асуудлыг сая бид нар бас нэлээд судалж үзсэн. Нэг 3 компани ер нь сүүлийн 20 жилиг ингээд бүтэн хяналтанд автсан юм байна. Тодорхойлбол төрд сууж байгаа дарга нар өөрсдийн автобусаа нийтийн тээврийн газруудад шахаж сардаа татаас авдаг гэсэн юм а. Евро 2 гэдэг хөдөлгүүр бол 2001 оны стандарт. Тэгэхээр 2001 оны автобус гэсэн үг баг. Тийм мундаг эрх мэдэлтэй, тийм одоо хариуцлагатай хүн байж тэгээд зүгээр нэг аваад ирсэн бичгэн дээр гар үсэг зураад явуулж болж байгаа. Гараар ийм хурдан хугацаанд үйлдвэрлэнэ гэж л миний санд л буухгүй л байна. Ингэж хулигтана гэж санаанд бодоогүй тий. Ингэж муухай юм хийн гэж бодоогүй юу? Одоо төрийн албаны тангараг өргөөгүй гэсэн үг тийм үү? Олон сайхан төрийн албаагч нар залуучууд дарганыхаа өмнөөс хариуцлага хүлээнэ гэж байгаа бол харамсалтай байна да. Төрийн төлөө ажиллая гэж байгаа бол хүний төлөө ажиллая гэсэн сэтгэл байх хэрэгтэй юм аа. Хаяа ингэ бас бухимдах юм. Хаяа бас жоохон уур хөрх юм. Тэгэхээр төд ажиллаж байгаа хүмүүс хулгай зэлгээ хийхгүй бүхий л хууль тогтоомж бүхий л нөхцөл байдлыг бол бид нар бас бий болгож иж цаашдаа энэ төрийн хулгай одоо байхгүй болох хэрэгтэй юм л да. Улсын хурлын сонгуулийн 4-р тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Жадан Биеийн Батэрдэн